дууссан байсан болон шинээр ирж байгаа барааны танилцуулга ойрд барааны хур бууссан бололтой шүү. За энэ удаад бидний өмнө харж байгаагүй шинэлэг бараа бүтээгдэхүүнүүд нэлээд ирлээ. Ялангуяа Piva брендийн хэрэгслөө зүйл зах зээл дээр нэлээд эрэлттэй байна. Чанарын шаардлагач усхан хангаж байна. За энэ маань өөр 12.9 бол 13 бол 12.9 том iPad таблетын зориулсан тогтоогч байна. Суур өөрөө дангаараа бараг 3-4 ил юм уу та. Материал чанар зүгээр хүрээл чанар мэдрэгдэж байна. За энэхүү энгийн тогтоогчийг бодоход энийгээрээ давхар зөөлөвж оруулж өгсөн байна. Миний бас нэг жижиг загвар ирсэн. Үн арай боломжтой. Доороо бас нэг юм зөөлөвчтэй дээд хэсгэрээ. За тэгээд тусгай түлхүүрүүдтэй энэ өөрөө слоган харагдаж байна. Энэс ганц ирсэн, Теслэгээр ирсэн. Тэгээд одоо бас Турк улс руу явахаар болсон. Цаашлаад C салаалагчн дээр нэг яг л уучраа олохгүй байна. Яг санаанд нийцсэн салаалагч олж чадахгүй байна. Тийм учраас Piva брендийн нэлээд саунд карттай болон картгүй энгийн салаалагчнуудыг авчирлаа. Хамгийн ихэнд 4 нэгтэй Piva-гийн GS3 Pro Z гэх загвар байна. Энэ ямар учиртай юм гэхээр одоо гаднаас нь шинжээ авчихдээ USB A болон 3.5 C гэсэн 3 оролттой одоо гаралттай гэх юм уу. Тэгээд 60 ваттын цэник дамжуулах чадамжтай ердийн урт уцтай кабелтай салаалагч байна. Дараагийнх нь G41. Энэ бол нэлээд анхаарал татаад байгаа. Нэлээд сүүлд гарсан 26 оны ихээр сая он гараад гарсан билүү дээ. Оролт нь болохоор 1 2 3 3.5 та USB A-та C charger-тай дээрэс нь дижитал дэлгэцтэй. Дижитал дэлгэцээрээ шахаж байгаа ватта харах хянах боломжтой байх нэ. Дараагийнх нь GS20 External Gaming Sound Card гэж байна. Энэ маань өөрөө салаалагч болон sound card давхар орлох нэ. Тэгэхээр бүр галзууруулах нэ дууралтыг бол өөрөө FPS төрлийн тоглоом тоглоход зориулсан spatial audio болон 7.1 7 хэмжээс дууралтыг гаргах нэ. Бас нэг давуу тал нь аппликейшнээр удирдах боломжтой EQ-гээ тааруулаад утас болон компьютер бүх талд хэрэглэн дээр ашиглаж болох нэ. Энэ дээрээсээ ингээд дууралтаа орчилж байна. За хамгийн сүүлийнх нь бүр X41 гэдэг бүр хамгийн он залуун шүү. Энэ бол бас ялгаагүй EQ-тэй. Одоо эдгээр бусад үзүүлэлтүүдийг нь яг дараа нь бүр задлж байгаад харъя гэж бодож байна. Яг энэ залгуур орж ирж байгаа хэсгээрээ салдаг бас дижитал дэлгэцтэй ватт нь гарна. Тэгээд хальтхан судалснаар энэ дээрээ дараа дууралтуудаа өөрчилдөг шууд өөр дээрээсээ хөлийн чимээ одоо 7151 гэж яриад байдаг тэдгэрийг бүгднийг шингээсэн одоо энэ өмнө танилцуулсан эдгийг бүгднийг өөртөө шингээсэн салаалагч байна лээ. Тэгээд энэ гэрлэн солигдоод дууралтуудаа өөрийнхөө сонсголт тааруулж дууралтыг нь өөрчлөх боломжтой. Ямар төрлийн тоглоом тоглохоос хамаарат дараа нь бүр илүү гоё нарийн тайлбарлая. Энд бүр тусгай зориулсан саунд карт гаднах хамгаалалтын хэлсэн нэлээд зурагдсан харагдаж байна ухаалцсан. Энэ арай бүр headphone 2 чихвч микний оролттой. Тэгэхээр бидний хувьд одоо энийг турших гэж байгаа зорилго маань юу вэ гэхээр жишээлбэл одоо KZ-ийн чихвч ч юм уу те жоохон мик муутай чихвчин дээр дунд нь холбоос хийж өгнө гэсэн үг. Чихвч утаснаас гарч байгаа саундыг энийгээр дамжуулаад чихвч рүү орно. Тэгээд чихвчийг зөвхөн саундаа аваад чихвчнийхаа микээр биш тусдаа ширээний мик ч юм уу те бүр гоё мик залгаад компьютер дээрээс стрим хийдэг хүмүүс шиг мик болон гейм саундаа тусад нь ялгаж өгөх боломж гарах болов уу гэж бодож байна. Тийм тэгээд тэрийг туршихын тулд энийг авчирсан. За энд нэг хөргөр байна. Бас Piva-гийн цаашнэр гарсан TH12 гэдэг 24 ваттын хүчин чадалтай. За тэгээд давхар аппликейшнаар холбогдож байсан баг. Яг одоогор би захиалгахдаа бүрэн судалж чадаагүй. Бусад мэдээллийг бол өстө задлж үзчихээж л мэднэ. Цаашдаа ганц хоёр ийм хөргүүрүүд дээр өөрийнх нь ийм өндөр хүчтэй яг үйлдвэрээс нь гаргасан зориултын адаптерыг нь авчирхаар болсон. Тэгэхгүй бол манайхан 20-с дээш ч юм уу 30 ватттай хүчин чадалтай кулер авчаад түүнийг зүгээр нэг энгийн адаптер залгаад хөргөж дийлэхгүй байна гэдэг.
Тэгэхээр миний зүгээс анханаас нь ингээд барыг цуг заарчий гэж бодож байгаа. Үний хувьд ч гэсэн боломж. За зүүн эргэнэ. Зүүн эрг гэхээр дуусан байсан Black Shark V2 X энэ нотыг өөрөх айгу гой санагтай. Хар болон цагаан өнгөрсөн шүү. Үлцэлдэг нь авч байгаа хүмүүст нь өөрсдөө нь үлдээ да. Өөрсдөө урсан дээр баг. AirBuds-аа бас нэлээд сайн нөхцөлж авлаа. Одоогор манайхаас хамгийн сайн гаралттай олон хүн таашаагддаг загвар бол маргаангүй AirBuds 2. Тэгээ манай дээр чихвчний тестер явдггүй шүү. Та бүхэн анхаараарай. Хүн болгон чихвчнүүдээ бүгднийг задлаад сонсгоод зогсож яах гэж тийм хайр байхгүй. Цаашлаад Attack Gear-ийн ойрд ирээгүй R1 гэх загвар маань VX R1 загвар маань иргэн ирсэн. Хар өнгөтэйгээр ирсэн 3 хүн шиг. Энд бас нэг гой зүйл хэдий хуучных ч гэсэн Logitech-ийн G402 болон 502 гэх маусыг авчирсан. Энэ яасан бэ гэхээр сүүлд нэг хэрэглэгч маань таблет авсан хэрэглэгч маань энэхүү G502-ыг ашигладаг. Тэгээд эдгээр нэмэлт даралтууд дээр нь ком руу залгаж хагаад өсгөнүүдийг нь командыг нь өгөөд G402 дээр жалгаагүй болно. Командуудыг нь ийшээ шилжүүлээд ерөөсөө маусын дээрээсээ бараг л худлаа ирээгүй 6 үйлдэл гаргана. Тэрийг нь ашиглаж үзье гэж бодоод байгаа. Тэгэхээр ч одоо энэ дээрээс 6 үйлдэл гарахаар чи бид нар keyboard нэр бараг зүгээр л WSD-гээр урагшаа хойш хөдөлж яхад маусын дээрээс бүх үйлдэл хийчих юм уу хайш. За цаашлаад Ulanzi-гийн TT88 гэх миний үнэнч туслах tripod суурьтай тогтоогч байна. Selfie stick-ч болдог шүү. Ойр зур бичлэг гэдэг яг наа чиг хуваараа юм хийдэг хүмүүст бол үнэхээр амар. Тэгээд магнетик суурьтай хавчдаг клип бас болдог байгаа шүү. За энэ нөхөр нэлийн юм гэлжгээ ирчиж. Энэ гэлжгээ байлаа гэдэгтээ ажиллагаанд ямар ч нөлөө байхгүй. Миний хувьд яг тестэлсэн. Pirates хараагаас сүлд нэг хэсэг тренд болоод байгаа. Кулер байна. Spook кулер гэж ярьдаг тий. OnePlus-ын Pad 2 Pro яг дуусаад ирлээ. Асууж ирсэн үед маань яараарай 2 хүн шиг ирсэн шүү. Баяраас өмнө. Гэхдээ манай дэлгүүр бол нэг баяртай хамаагүй. За хамгийн сүүлд танилцуулах бүтээгдэхүүн бол Red Dragon K585 RGB wireless keyboard байна. Үүнээс ялгаагүй. Манай зарим бараа бүтээгдэхүүнүүд бас турк улс руу яваад байгаа. Сүүлийн бүтээгдэхүүн биш байсан юм байна. Сүүлийн бүтээгдэхүүн хамгийн гоё нь манай дээр ойрд ирээгүй нөгөө ширээний хөргүүр тавцантай суурьтай. Энэ болохоор 2 сенстэй загвар нь. Цаашлаад энэ гар арс арай өөр болчихж байгаа. Нэг сенстэйгээ бодоход ямар брэндийнх байлаа? Арай чанартай гартай болчдөг. Энэ маань болонгол арай үн боломжийн 1 сенстэй загвар байна. За тэгээ энэ нөгөө соронзлогддог гэсэн маань харагдчихэв. Энэ нөхрийг бол бас дүйцэтлэл харсан да тий. Нилээд имжлэгээр орсон. За нэг иймэрхүү байлаа тэгээд. За тэгээ манай дэлгүүртэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Манайх зарагдсан барааг солихгүй буцаахгүй.